найзтайгаа манай найз эдэр дэсрэг сурдаг сүүл оюутан болсон л доо. Одоо би нэг шинэ продакшн 2 жил гараа ажилласан. Манай найз нөгөө 90 мянга шиг нэг юм бэлдээд өгч, урлагс бэлдээд өгч. Окей, урлагын бэлдээд өрүүлчихгүй. Тэгээ хоёул юу яа. Найз нь одоо мөнгө төр өгч чадахгүй ч хоёул ууя гээд. Тэгээгээд нэг юм тухайн заан гэдэг. Тэ? Ийм үйл арих байсан баг. Тэгээ арих уугаад хоёлаа юунд ороод орчонд орж ууж байгаа. Гой өөр яах вэ? Ийм л өсөө юм ч тэ. Орсонд орж уугаад. Надад хүлжсэн байхгүй. Би тэр мартсан ч явж байгаа сүүлд надаас хаалж. Андаа чи манай найзууд чи урлагийн хүн чи. Тэ? Миний өгшин гоё юм. Ben чамаас юу өгсөж чинь гэхээр би чамаа нэг амар од мод болоод амар лаг болохыг хүсвэ. Хүсэхгүй нөө гэж. Чамаа гол нь мантайгаа амд ингээ алхаа явж хахад чамаа хүн болгонгой таниад ингээ чамтайгаа 6 даруулаасаа гэвэл мань амар баярлалаа ингэж. Амар баярлалаа гэсэн бохгүй. Тэгээ манай зөвхөн нэг юм барилга барьдаг бохгүй. Байсан. Тухайн үед нэг юм барилгын ажиллаж хийдэг. Тэнгүүд нь би бас тухайд хэлжсэн бохгүй. Тэр ягаад ч зүгээр санаанд ороогүй. Миний найз хундганы хэлж соёлын 50 яхтай орцонд. Очны байрны орцонд эдгээр зүйл ажлын байрны орцонд хундганыг хэлж байгаа шүү дээ. Би ингэж бодсон шахаа нэг юм үн сэтгэлээсээ найзладаг найз тэр нэг юм хундган тэ архин үн хамаагүй, аягных нь өнгө нь хамаагүй, тэ ууж байгаа орчин хамаагүй. Гол нь тэр найзаа ерөөл хэлж байгаа ерөөл нь гой сэтгэлээ хэлж чадах юм бол нөгөө биелийн төлөө мянган жил ингэж ирж явдаг гэдэг шүү дээ. Гэж боддог шүү. Тэгээд би найзд миний найз гой барилгын компани байгууллаа. Миний найз гой олон барилга өрсөн. Тэ? Миний найз гой шаашгүй. Зүрүүлээд. Тэгээд тэр уугаа тэр зүлжингөө уугаа. Тэгээд салсан. 2012 онд шүү хаа. 17 онд манай найз тоолт ütсэн. Анх удаа. Найзгаа урилгаар. Урилга өгдөө шүү дээ. Үзэрэй гэдэг урилга өгдөө шүү. Өөрөх гүсээ. Тэгээд би гадаа гараад манай тоолт ütсэж манай гадаа хойдлын алганд өрлөж өлдөж шүү. Хойдлын алганд үлээж гээд. Тэгээд би байж ууж манай гар хөдлөө гадаа сууя. Тэгээд өгшөө гээд. Тэгээд би хувцас олж гараа гэсэн чинь. Өөснөө ингэж 6 даруулчих гээд ихгүй юу. Манай цараа зүгч би анзаараагүй байхгүй юу. Тэгээд тэгээд 6 даруулчих 17 жуус нэг таньдаг болцсон те хүмүүс таньдаг болчихсон 6 даруулчих. За гоё тоглолт боллоо шүү баярлаа гэл хүмүүс ингэж явахгүй 23 6 даруулаад. Тэгээд би машинд нэгээс уусан чинь өөр нэг бодоод авахгүй нэг юм. Нэг нөхөч. Тэгээд нэг бодоод авахгүй нөхөч. Гэтэ манай найз тухайн үед харьяар ундаг байсан. Харьяар. Бас л 11 бас бидний бас унаг л биш шүү дээ. Тэгээд би өндөр очичоод нэг газар орсон юм аа. Каракаж баавчлаа. Надад хоёр номер хэлсэн. Би одоо өөлмөр байна бицтаа. Тэр яах вэ? Тэрийг өвцтам. Лавга гэдэгс л багхгүй юу? Одоо хүмүүс өөр мэднэ одоо ярам өргөөс барилга барьдаг байхгүй юу? Тэгээд өөлмөр яас би чамд би 11 12 онд би чамд тэр орцонд хэлж байгаа юм чинь. Чи миний урлагийн үзлийг бэлдүүлж өгч тэр орцонд надтай хамт арих болж байгаа та. Мань чамд хүлжсэн. Миний чатцсан байж тээ. Би нэг ой. Тэ уугаад. Тэгээ миний 2 жилийн дараа миний барилгын компани байгуулсан. Одоо хотхон ирсэн юм чинь миний найз. Яа ямар гоё. Амар гоё нөхрөл байхгүй. Энэ амар гоё нөхрөл. Ямар гоё. Өнгөр гоё нөхрөл. Тэр өмнөхөр гоё найзууд нэг бид өмдөс тахаа те. Орчин намаагүй гол найз ерөөл өрөх нь гоё. Найзынхаа төлөө нэг юм те. Одоо монголчууд ингэдэж шин дээш нагцсан татна гэж байдаг шүү дээ. Одоо орчин цаг залуучууд өөрлөсөн баха. Дээш бас нэг улам төлөвцгөл баг. Тий. Тэ. Тэгээ би ийм гоё найзтай. Ийм гоё найзуудтай. Тийм яман сахлаа ногтон сахлаа турхаа шиний продакшнд ороход нь аваад тавьчих биш хүн найз ширээ тастдаг гоё найзуудтай. Гоё тий. Дуурах юм дээр дуурчдаг, дуурахгүй юм дээр дуурахгүй. Юмд чинь тий орох юм байна шүү дээ. Орохгүй юм гэж байна шүү дээ. Юм болгоно шалбал хийж идэг юм би биш байхгүй юу? Тэгээд байгаа хүмүүс ч надад таалагддаг. Хутлаа санаг. Ягаад ч юм. Яжаад нөгөө хүний мэдээд байхад. Тэ мангар байдаг байхгүй да. Яг орох юм дээр орно, дуурах юм дээр дуурна. Дуурахгүй юм дээр дуурахгүй. Худлаа санагдсан. Би тэ худлаа санагдаж чи өөрт нь хэлэхгүй л тэ. Хэлээ. Өнөөдрийн нийгэм чиний бодлоор ямар вэ? Аимшигтай биш. Аимшигтай юм. Готом бот. Гэж би харж байгаа шин. Нөгөө илүү их юм үзэл, илүү гоё газруудаар явж үзэл гэдэг юм. Илүү олон гоё хүмүүстэй уулзаж танилцаж ярилцаач гэдэг юм үү те. Ингээл ирэхээр л нөгөө нийгэм маань биш байна да. Нийгэм маань арай л буруу юм уу, арай л ухраад байгаа юм шиг те. Монголд амьдарч байгаа бараг нэг шийтгэлч юм шиг тийм. Заримдаа бараг тэгж бодогдох үе байж. Үйл мөлөлөө бүр битүү бодож авч.
Галтараад алхаа явъя гэсэн алхах газар байхгүй те галтарж очиж унчгаал. Тий. Битүү хутаа. Битүү төгжрэл авч байгаа зайланд хог. Авсан бүх юмаа зээлэнд өгчөн. Нэг зээлгүй амтан байгаа мó ер нь орчлоо ороод. Байхгүй. Тийм. Тэгэл нэг юм хэлбэр хөөсөн хүмүүсийг даган дурааж нэг баяссан хүмүүс. Битгүй. Онцгүй. Нэг юм болов одоо ер нь бол би одоо найз нөхдөд зөрөлддөг нэг юм байдаг хоо. Болов хүн үр хөвгт мөхтэй ч юм уу гоё орчинд төсөх хэрэгтэй болов гэж боддог. Гоё орчинд, гоё газар, эрүүл одоо ахуйн байдлаас аж тэр эрүүл хүнс, эрүүл одоо орчинд тий ядаж л одоо хамт хичээл сууж байгаа хүмүүс нь би бинийг одоо ингэж доош нь хийж бүлддэг ч юм уу тий. Тийм орчинд л одоо болов гоё амьдрмаар биш тий. Би дахиж төрөхгүй штэ. Тийм үстэй. Гой сайхан юм би харах гэж ингэж инүү дамтаа чихтэй гар хөлтэй болсон шүү. Гой сайхан гэхээрээ заавал үнтэй ч юм уу одоо юу гэдгийг тэр биш шүү. Би өөртөө кайфтай байна шүү. Хоол идэж гой кайфтай гой хоол идчихмээр байна. Басан болоо гэцээ дүргээд ингээ хайчдаг баймаар байна. Тэ? Найз нөхдөйгөө уулзсан ч гэсэндээ нэг хов базаад ядраатай тэр нэгсэн ийм сонсож сумааргүй ш хайрын цаг биш. Гой хөөр нэг бол гой хөвгөлтөө хөөрөлтөө маазраа тэ өгтлээ нэг оройц савж удлаа нээлтэл тэ нэгэн бол одоо би биенийхээ одоо нэг асуудал байл асуудал дээр нь зөвлөгөө гоё юм зөв юм уу хэлцдэг зөв юм уу өгчдөг ч гэдэм юм уу тэ нэг ороо суусан газар ч гэсэн нэг гоё газар сууч юм ш тэ ядаж нэг цэвэрхэн нойлд ороо суучмаар ш наад захын л асуудал ш надад л тийм санагдав би саяхан ч гэсэн юуны даргооны тэд бөбөчдөд 2 жил арх авч өгөөд тэгээд бас нэг нь хоож уцаалаа гэсэн. Энэ ковидын үед энэ нисхрүү биш нэг үеж аваад алхаад нөгөө саамууд өгдөг нөхдөөд тэд өдөртөө би нэг юм эдингийн юм пм юм барьсан явц тэдэртээ ховооч уцаад өглөө 7 өнгөрч хагаад нисгэд дэлгүүрүүд нөгөө нэг гаргац байж байгаа шүү дээ. Нөгөө өдөөс агаа уулз байж. Би зүгээр тийм хүнийг ингээд харах өнцөг ч юм уу хүнийг дүгнэх өнцөг. Би зүгээр хүнийг тэр юм гэж бол би боддог хүндэл хүн. Тийм хүндэл хүн шүү дээ. Хүн бүхэнд л мөрөөдөл байгаа шүү дээ. Тэгвэл одоо ингээд эргэж харахаар одоо миний үеийнхэн чинь ингээд амьдрал ахуйн сайхан болоод тэгшэрсэн те. Хэд хэдэн машин унаа дэрийг солиод унтсан байр сав амьдрал сайхан болцсон. Одоо гоё ингээд амьдрал нь ингээд голтрогоороо гоё явж байгаа. Би одоо нойр хоол үзүтгэдэг дээр явж байгаа. Би тэр 20 хэдэн насн дээр айгүй гоё боломжуудыг алдсан байна шүү дээ. Тэгээд тэр годомчны бөбөчтэй ууж идэл ховц сунар би юунес комисси мараас ховц муц аваад өчтдөг. Найзартайгаа буудал аваад ингээд яаж байгаа бол буудал руу дагуулж ороод ингээд ресепшнд нь оруулахгүй улгаан хийж нэгэд би ч нөгөө өөрөө дааж дагуулж ороод усмсанд оруулаад ганц юм авч өчөөд тэр тэгээ яваад өгдөг. Тэгж яагаад яг за яг тэгэд явж ирсэн байж яг шилэндөө мөлөнд зороод хоол унд юм авч өгөх бол байх шүү дээ. Ер нь ингээд нэг зүгээр нэг зарим нэг найзууд мэн тэгж баяндаж бодлоо нэг сайн хүн болох гэж жүжиглдэг юм. Надад болчих юм гэдэг. Би энэ жүжиглээд байгаа юм байхгүй л зүгээр нэг хэмээмэн хүртэл над загтдаг гэсэн хүнд тустай юм. Тэ? Тэнхлэн одоо явхад тэмээгээр тусалснаас тэвнэр тусалснаас өгөөд нь шүү дээ. Боломжтой тэр мундаг хүмүүст нуцрахуу тустай юм тэ? Туссан ч тэр тус биш юм шиг байх. Үнэхээр хэцүү үед нь туслал тэр тусал байдаг байх гэж би боддог. Тэгэлгүй яах вэ? Тэгвэл надад одоо тус хэрэггүй багш албаар ингээл тусалцаал тэгэл дараа нь өрөнд оруулаад. Сам текст штэ чиний текст хэлдэг. Үгүй надад тус чинь яг одоохон тул шаардлага болоо. Сон болж ингээ одоо ингээ гэсэхгүй ингэж гээл. Тэгээ дараа нь ингээд завгүй явж чи би жамдаг туслаа байж тээ тэгжил байсан мэт тээ. Одоо ингээд айгүй сонин юм. А би болохоор бол хүн тусалсан бол дараа нь тэгээд би жамдаг гэсэн баг мартцсан байдгийг штэ. Би бол. Тэгэхээр яг хоо таны асууж ярьж байгаа юм болохоор энэ байхгүй. Цагийн зүйтэй уралдаж амьдрах хэрэгтэй. Гоё байна. Наач ёстой гоё байна.